За ингээд өнөөдөр 10 дугаар анги төгссөнийхаа 50 жилийн дараа ангийнхаа охид хүүгүүдтэй уулзаад сууж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд миний энэ хамт олон, миний хажууд байж байгаа энэ сайхан найзууд маань бол одоо жаргах цагт минь уригдж ирээд зовгт цагт минь өөрснөө орж ирдэг ийм сайхан сэтгэлтэй хүний дэд болсон сайхан найзууд минь байгаа юм да. Тэгээд бид нар бол одоо 5 дугаар сургуульд 10 дугаар анги төгссөн тэр үеийн багш нар, тэр үеийн одоо социализмын гэж ярьдаг шүү дээ. Одоо тэр үеийн хүмүүжлэлээр хүмүүжсэн сайн эцэг эхийн буйнаар сайхан өссөн хүмүүжил сайтай, хүн чанар сайтай ийм хүмүүсийн одоо хатуу хэлэхэд үлдэгдлүүд нь байгаа юм л да. Баярлж явдаг нэг юм хэлээ. Би маш их азтай хүн. Би одоо 2 туудагаа амьдарж байгаа. Үхээд болсон. Тэгээд 2023 онд айхтар өвчин харт тавтар гэдэг өвчин тусаад ингээд байж хахад одоо миний энэ ард сууж байгаа миний энэ найзууд өшөө одоо Америкт байгаа найзууд энэ төр маань бүгд бол одоо сэтгэлээр намайг дэмжиж, намайг их хайрлж, намайг одоо өнөөдөр энэ сандал дээр ингээд энийгээ сууж явах тэр их урам зориг би одоо 66 хүртлээ үнэхээр зөв амьдарч байсан юм байна. Чийс ингээд зөв амьдарсан шүү гэдгийг надад ойлгуулсан энэ найзуудынхаа тухай товчхон хэлчихье. За би тэгээд 23 оны айхтар өвчин тусаа одоо энтхийн Дели хотоос онгоцоор одоо ингээд ирсний дөнгөж маргааш өдөр гихтэл одоо манай сэндэ оюун чимэг Янжилам наран цэцэг энэ төр маань ингээд одоо намайг хүлээгээ сууж исэн. Одоо ингээ онцлоод хэлэх юм бол энэ одоо юу авчрах ёстой вэ? Чамайг яаж баярлуулах вэ гэхээр нь би нэг ингээд нэг дөнгөж өрсөлж байгаа ингээд цэцэг надад хэрэгтэй юм. Гэхдээ тэр цэцэг дандаа дэлбэлж явах ёстой шүү гэд тэгсэн чинь энэ хэд маань надад цэцэг авчирж өгч исэн. Тэрний дараагаар одоо миний найз Америкт байж байгаа Бямдаржи алтан цэцэг Янжилам одоо төгсөө Баттөгс 3 маань орж ирээд төгсөө маань угаасаа их гоё хоол идэг. Би хүүхэд байхасаа төгсөөгийнхөө хоолыг идэж төгсөөгийнхөө одоо заавраар өрнө төгсөөгөөс их урам авч амьдэрдэг байсан. Тэгээд төгсөө маань орж ирээд яг тухайн үед бол яг нэг хэлэхэд бол юм иддэггүй үе байсан. Юм идэж чаддаггүй. Яаж юм идэхүү гэж боддог үе байсан. Гоё юм идэхсэн гэж боддог байсан. Тэгээ орж ирээд нэг гоё котлет жижигхэн хөөрхөн котлет хийгээд хөрөгчөнд жижигхэн хөөрхөн бөөрнгийн махта хөлдөөж тавиад ингээд одоо бас хоолыг минь бэлтжээлаа. За тэгээд Янжилам маань бас ингээд одоо чойш өрөм аваад тэр өрмөө айгуу сайхан өөрийнхөө гараар хайлаад шар тос болгоод заас ингээд одоо энэ химийн тарианд шар тос шиг хэрэгтэй юм байдгүй шүү. Миний найз энийгээр одоо ингээд тослоороо гэд барайны шид тэр нь их гоёо ингээд дээр үеийн нэг барайны шилэн дотор шар тосоо хийгээд тэгээд цаасан дээр өөрийн гараар энэ шар тосыг бэлдэв найз Янжилам гэдсэн одоо нэг жимсний дижим гэдэг хаягны оронд тийм одоо хаягтай шар тос хүртэл авчирж өгч одоо хөрөгчөнд нь хийж өгж байсан. За тэгээд сэлэнгэд байдаг нараа маань яриад юу хэрэгтэй байна гэхээр нь одоо би нэг модл тарих хэрэгтэй байна, жимсний мод цэцэг тарих хэрэгтэй байна гэд яхад хөрхий бүр харанхуй шөнө 2-3 шуудаад өрөн гоё жимсний мод хүртэл ачаад авчирж өгж байсан. За тэгээд Америкт амьдарч исэн долгор сүрэн маань хүртэл одоо манай долгор сүрэн их онцлогтой хүн өөрөө их тийм гоё эмхтэй. Тэгээд их юм эрвэхээтэй цэцэгтэй юм одоо ховц өмсөж аягүй гангардаг тийм хөөхд байгаа юм. Хөөхд байсан. Одоо ч тийм байсан. Тэгээ холын Америкаас нэг цэцэг дүүдэд дахиад бас нэг баарта цэцэг тэгээд айгуу гоё тийм дүүрэн эрвэхээтэй өмд. Тэгээд дүүрэн цэцэгтэй плаж явуулаад миний найз одоо энэ плажийг энэ өмдийг заавал өмсөх ёстой шүү гэд тийм сайхан ингээд сэтгэл гаргаж исэн. Одоо Мегмаржов маань хөрлөө маань одоо ингээд оюун чимэг энэ төр маань одоо ингээд нэг хүртэл ярьсан байна. Тэгээд нэг их гоё юм нөгөө нэг Монгол хүн ингээд нүүж явж байгаа айлын нүүдэл тосдог нэг айгүй гоё жаншил байдаг. Тэрэн дээр бас нөгөө манай Мятайхан намайг нэг ээж хадан дээр авишаад сайхан салхинд гаргая гэд атуустаа манай гэрээс ирж намайг аваад ээж мод руу явлаа. Тэгээ сэлэнгийн ээж модон дээр очиж сайхан Мятайхантайгаа атуус дүүрэн хүнтэй. Тэр ч одоо 20 хүн байгаа шүү дээ. Тэгээд тэндээс буцаж явсан чинь дарханд
одоо манай ангийн одоо багш Цэнд маань дархны одоо гой гүүр идэх штэ хүн болгоны уулзаад тэр гүүрэн дээр атус дүүрэн 20 хүнийг нэгэн зэрэг одоо хооллох бууцтай одоо сайхан цайтай одоо сайхан салааттай ингээд манай хамт олныг надтай ингээ ухтаа зогсож байхад манай тэр атусанд байсан мятын нисгч нар инженерүүд тэд нар юу гэж хэлж ийсэн гэж үнэхээр нэрэн энийг ингээ харсан чинь 10 жилийн багын найзууд ямар үнэнч ямар сайхан байдгийм бэ гэд тэгж бас цэн дээрээ бахархуулж бас нэг нүүдлийн зам тосоо зогсож ийсэн сайхан Цэнд маань их бас их сайхан байсан. Тэгээд одоо бас нэг айгүй хүнд юм ярихад дахиад одоо дөрөвт хаалганд орох болчоод айгүй хүнд байдалд одоо найзтайгаа гимнастик хийж явж байгаад удамж нь жоох эвгүй байдалд ороод тэгээд нараа минь намайг уйл сайран байгаад эмнэлэгт хүргэж өгөөд тэр эмнэлэгт очиод нэгдүгээр эмнэлгийн сэхийний тасагт очиод тэгээд тэр өдрөөс хойш 4 өдөр юу ч идээгүй ус чуугаагүй ингээд 4 өдөр эмнэлэгт хөвтөөд тэгээд 5 дахь өдрийнхаа өглөө энтэх рүү нисэх ёстой байсан. Тэгээд өдөр нисэн дээгээд ингэжсэн чинь манай Монгол Улсын гавьяа жүжигчин найз Эрдэнэ цэцэг маань өглөөний 5 цагт босоод бүтэн 2 цаг тэр гүзээг одоо буцалгаад тийм ээ. Тэгээд 2 цаг буцалгасаар байгаад одоо нэг 300 г юм уу да 250 г ч юм уу тийм гүзээний шүл хийгээд найзны юм өдөж ууж болохгүй штэ гэсэн чинь чи энийг л уучих. Энэ шүлийг л уучих. Яаж одоо бүхэл бүтэн одоо Улаанбаатараас дээлийн хүртэл чинь 13-аас 15 цагийн нислэг байсан. Яаж хийж байгаа л чи энийг уучих гэдээ яхад би ууж болохгүй байсан. Яг тэгвэл 4 хоног юу ч идэг усч байгаагүй байсан юм чинь болохоо байж болов гэж бодсноо. Тэр сайхан сэтгэл, тэр бариа зогсож байгаа тэр хүний тэр хайрыг үнэхээр мэдрээ тэр шүлийг уусан. Айс мөртлөнгөө уусан. Тэгээ замдаа айжсэн гисэн чинь тэр надад айгүй сайн тижэл болж би дээлийн хотын эмнэлэгт айгүй сайхан айгүй гоё хүрсэн. Би харин бас их зөв хүн байсан бэ гэдгийг одоо мэдрээд энэ хэд маань надад мэдрүүлж өгсөн байхгүй юу. Чи би хүн шиг байсан болохоор эдгээр над дээр ирсэн байх гэж би өнөөдөр өөрийгөө тоож өөрөөрөө бахархаж үлдсэн бүх амьдралаа би энэ хүмүүст одоо чадлынхаа хэрээр тусландаа тий их юм өгч нөгөө тэнгээр явхад тэмээ өгснөөс твдэж явхад тэрэн дээр гэдэг шиг үлдсэн амьдралаа энэ бүх найзуудынхаа сайн сайхны төлөө сайхан амгалан байхын инээд байсалтай байхын төлөө зориуландаа гэдэг ингээд их баяр хөөртэй 2 дахь амьдралуугаа орж байгаа. Та нарт маш хайртай шүү. Баярлалаа. Цацалхтаа сончхтаа ойхон багын андууд минь урсах цаг хугацаанд нэг нэгсэн сэтгэл минь хэн насанд мартамгүй гинэн цаалган үерхэл минь эргээд бийсэн үгүйлэх нэг ангийнхан билээ халуун сэтгэл зүрхэнд нүргэлж байдаг болохоо хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа 50 жилийн уулзалт өнөөдөр эхэлж байна. Энэ уулзалтыг зохион байгуулахын тулд манай ангийн хамт олноос 3 өдрийн бүрэлдэхүүнд комисс тамирчид ажилласан. Жилийн хугацаанд комиссийн дараагаар ангийн анд Цэнд, за комиссийн гишүүд нь Сэнгэ, бид гурав ингэж ажилласан юм аа. Тэг өнөөдөр үрд ингээд та бүхэндээ тайлбарлаж байна. Энэ хугацаанд бас баггүй ажлуудаа хийж үтээсэн. Ангийнхантайгаа уулзах сайхан байна. 50 жилийн дараа ингээд энэ өдөр уулзалдаад сайхан ойгоо тэмдэглэж байна. Манай ангийн хамт олон бол ерөөсө сурах чиглэлийг эрхэн болгоос хандах зүг өөрөө тогтно гэдэг уриатай хичээлд суудаг, үздэг, ном сурахын төлөө явдаг тийм хүүхдүүд байсан. Улаанбаатар хотын нэртэй 3 дугаар 10 жил, 5 дугаар 10 жилийн 10 дугаар ангийг төгссөн байгаамаа бид нар ч. Одоо тэгээд ингээд нэгэн доор цугласан шижир алтмит бид нар ингээд нэг доор цуглараад ойгоо тэмдэглэж байна. Ангийнхаа хамт олонд 50 жилийнхаа ойн баярын мэндийг хүргэе. 5 дугаар 10 жилийн 10 дугаар анги төгссөн хүүхдүүдэд бас 50 жилийн ойн мэндийг хүргэе. Нийслэлийн 10 жилийн 5 дугаар сургуулийг 76 онд төгссөн нийт төгсөгчдөө 50 жилийн ойн баярын мэндийг хүргье. Энд ирсэн найз нөхдөө бүгдэнд нь баярын мэнд хүргэе. Би нэгээсээ
10 жил төгслөө. Янжлам найзтайгаа яг 10 жил нэг ангид цуг явж хоёулаа чихрээ борцгоо хувааж иддэг сайхан найзууд байлаа. Эдгээс 50 жилийн өмнө 1976 оны яг 5 сарын одоо бидний яг төгсөлтийн үе болж байлаа. Ингээд бид нэр төгсөлтөө одоо үеиг шиг хонхны баярч гэж хийдгүү байлаа. Тэгтээ бид нар нэг ус ундаа амттнаа торондоо хийж хувааж бариад шарган мартын автобусанд суугаад эцсийн буудал дээр нь буугаад тэгээ тэр мод руу бүгдээрээ эдгүү уух юмаа дамжуулаад хонхны баяргээ явж исэн юм аа. Тэгээ тэнд очиод бүгдээрээ юм хүмээ идэж уугаад тэгээд оройдоо буцаад шарган мартын эцсээс автобусандаа суугаад гэртээ харж исэн. Одоо яг тэр үедээ 50 жилийн дараа яг давхцж байна. 50 жил гэдэг бол хүн сонсоход айгүй их хугацаа юм шиг боловч айгүй богинохон хугацаа байдг юм байна. Ингээ одоо 50 жилийн дараа бид нар ингээд ойгоо хийгээ явж байгаадаа маш их баяртай байна. Ингээд энд хүрэлцэн ирсэн та бүхэн болон гадаадад амьдарч байгаа зүрх сэтгэлээрээ бидэнтэйгээ хамт байгаа бүх хүмүүстээ ойн баярын мэнд хүргье. Бүгдээрэнд нь баярлалаа. За тэгээд 50 жил болсон ч гэсэн би тэгэхэд тэр үед ийм л хөөхтүүдээсэн одоо тэгээд 50 жилийн дараа бүгдөө яг тэр үе шиг их гоё сэргэлэн цаваа бүгдөө их гоё байна. Тэрэнд их маш их баярлж байна. Ангийнхаа хөөхтүүд бүгдөө дахин уулзаж баярлж байхын ерөөл дэвшүүлье. Буянттай баярын мэнд хүргье. Бид хоёр 10 жил нэг ангид байлаа. Их сургуульд 5 жил нэг ангид сурч байлаа. Тэгээ ангийн найз буянттай бидэрт бүгдөөрэнд нь бас дэмжлэг тусалцаа үзүүлсэн найздаа баярлалаа. Эрүүл энхийг хүсье найзуудаа. Хамтдаа өнгөрүүлсэн уянгат жилүүдийн алтан дурсамж хамтдаа өнгөрүүлэх энхэн насны ангин холбоо. Хүүгүүтэйгээ их ноцолдож тоглодог байлаа. Алтан шагаа байна. Авраач одоо 8 дугаар анги юм да тий. Гэл. Октоудаас илүү хүүгүүдтэй их найзууд байлаа. Их сургуулийн худалдаа эдийн засгийн ангийг төгсөж байлаа. Тэгээ зах зээлийн шуурганд таарад мэрэгчлэрээ бол ажилласангүй. Гэл. За найзуудаа 50 жилийн хойно баярын мэнд хүргье. Найзуудаа оройн зууш бэлдэж байна. Манай төгсөө чинь хоол их сайн хийн. Нарийн мэрэгжлийн тогоочос илүү сайн хийдэг. Ер нь манай ангийн хоолны асуудлыг хариуцсан. Ангийн жангу өмл гэсэн үг. Хийсэн хоолныхгүй амттай болдог. Одоо ч гэсэн ингээд тогоочоо хийгээд. Тий, одоо ч гэсэн уулзалт нь тэгээд тогоочоо хийгээл байж байна. Харин чи Ким тухай гэдэгс одоо жангу болчихсон. Юуны өмнө байж байна. 8 дугаар ангиас 10 дугаар анги төгсдөл Ким тухайн байлаа. Тэгээд юу яалаа 23 наснаас хойш жангу боллоо гэж юу? Сараа жангу боллоо. 10 наснаараа жангу боллоо. Та тэгж бацдаг байш юм уу? Анги атман байлаа гэж. Ээ батраа найдаг байлээ шүү дээ. Тийм бүгд айдаг байдаг. Тийм үү? Тий. Самархуу. Аюултай гэсэн. Тэгээд анхны гол манай энэ Ким тухайн чинь ер нь их царайлаг дуухан байсан шүү дээ. Ийм өтгөн хар үстэй. Тэгээ алан нүдтэй. Брежнев шиг өмсгтэй. Тэгээд ер нь царайлаг талдаа чи тэр ингээ хараа үстэй өнгө мөнгөл байгаа үстэй тий. Энд чинь одоо энэ Ким тухайн жангу мангумаас сурсан ийм мэрэгжлийн их сайн хүн байгаа да. Би болохоор одоо ингээд 65-аас хойш бол энэ хүнийг бол одоо ажаа гэж дуудагсан. Их чинь носоо. Тэгээд уцаар миний дөө гэж одоо тэгэхээр одоо гүцтгэл. Ер нь хотон модон өрөөлөд хэрэггүй юм яа.
Нангич ерөнхийдөө сайхан даваа. одоо багтнаадам орлоо манайх. Тийш тий. За. Тэгэхэд манай ангийнхан гоё сэдвэр шадар уран зэрэгээр багтнаадам болж байна. Тэгээд шадар уран зэргийн гол дүрд нь манай эмэгтэйчүүд тоглолдог байлаа шүү тий. Тэгэхээр их сонирн байгаас тийм ээ. Шадар уран зэрэгч эрэгтэй хүн тоглолдог хэрэгтэй. Гэтэл эмэгтэй улсууд октод шадар уран зэргийн дүрийг босгож байсан маа гэд бодчих. Манай ангийнхан 2 хэсэг бол нэг багтнаамар наадмаар орж ирсэн. Тэ 1 жил 9 дугаар анги да. Тэгээд одоо бид нар нэг хэсэг нь манайх нөгөө зогтой киноны дүрээ тоглосон байхгүй. Тэгээ энэ тэр Янжил хам манай найз охин болохоор хулан би болохоор нөгөө артлан тайз тоглож ирсэн. Тэгээ бид нар шалгарсан. Тэгээ шалгараа яг орохсон чинь нөгөө багтнаа юунд орсон шүү дээ уул нөгөө харшид. Тэгсэн чинь манай багийн нөгөө хүнсний нөгөө ороогүй юу? Тий. Тэгээ яг орох гэжсэн чинь бас яагаад вэ? Орч чадаагүй. Тэгээ манай ангийнхан гоё байдаг байсан 10 жил тахтууд ерөөсөө тий даруухан дэлгөөхэн охтууд байсан. Охтуудаараа банднаар ер нь 10 жилдээ бол маш сайхан тийм дэлгөө анги байсан. Их коллективтэй. Уурлаг спорттой айгуу тий гоё танги байсан шүү дээ манай анги хүүхдүүд. Харангийн юу инх манлаа байсан бага ангид яамсаагүй тий. Тэгээд 8. Манай ангид бас буудлахын мастер байдаг шүү дээ. Би буудлаа өнөөдөр ирээгүй. Тий. Хэн гэж юу? Инх туяа гэдэг. Тий. Буудлага олуулсан хэмжээний мастер. Таарч өстой амар хэн гэж чинь. Манай мундаг мундаг зохиолчтой. За зохиолч нэг бай. Баяр сайхан. Хөрж үеийн баяр сайхан. Ярьсан тий. Тэгээ манай голс 10 жилдээ дарах анги гэсэн тий. Хамгийн даруухан. Манай анги нөө болд эрдэнэ. Доктор штэ. Юуны доктор вэ? Философийн доктор. Ухааны доктор. Саяхан өнгөрсөн юм. Тэ манай анги. Өөр ерөн болсон гэж гоё их та хандууд найз. Олон сүрэн манаас 24 оноосны стюарт. Үе тийм баха нэг харсан байгаа. Бомбага тавсан. Болоод гоё таа. Хүрлээ бид тэр ч одоо ойлоо тоглодог гэж байна. Нийгэмлэгийн шишгшээ шүү би тэр чи. Галзуу анги байлаа. Хүчний гэмлэг гэж байлаа. Нараа. Хүчит хэдэн онд байсан та? Хүчит хэдэн онд байсан? Бид нар ч юм байна штэ тэгээ 74 оноос 76 73 оноос байсан уу? 3-т байхтаа л байсан. Тэгээд 50 ягаад 76 он төгсдөл. Хүчний гэмлэгийн шигшээд байсан. Манай ч хөнгө атлетикийн спорт мастер энэ наран цэцэг байна. Гүрэлбаатар байна. Тий. Тэгээ Отгонбаатар байна. Отгонбаатар. тий ер нь бол спортын Спортын зөндөө байлээ. Тий. Мондог. Эрдэнэт байна, хөлбөмбөгийнх. Тий. Тэгээд анх бид нар чинь хүнсний ногоо. Одоо ингээд хүмүүс чинь экомеког яриад штэ. Тэгээ чи манайс нь бүр стүүр ингээд байхдаа экомеко юугаар одоо хашийн ялканд орж идэг штэ. Манжим байхад махаар яах вэ? Ингээд яар манай ангиас 3 хүүхэд хичээлдэг байлаа. 2 банд маань энэ уулзалтан дээр ирсэн бай. Бид 3 найзлаа тэмцээн уралдаанд ордог байлаа. Хүүхдийнхаасаа хөнгө атлетикийн гүйлтийн тамирчин байлаа. 5 дахь сургууль урдаа ордог тамирчтай нэг байсан юм да. Манай ангийнхан. Хүрлээ ата бид гурав чинь 5 дугаар сургуулийн шигшээд 2 жил явлаа. Манай хүрлээ бол өстө мундаг гоё холбогч штэ. Өстө гайхамшигтай холбогч штэ. Хүчний гэмлэгийн бас нэг зэрэг мэрэг авчил байлаа. Хүчний гэмлэгтэй амар гэдэг байсан манай 5 дугаар сургууль зэрэг мэрэг аваад хайчихсан. Зэрэг мэрэг аваад хайчих. Би ч бас буудлах Манай гэдэг. янжаач буудлын бас нэг эдгээр зэрэгтэй. Тэгээд оюутан болоод хичээлээ дийлэхгүй түүхтэй. Тэгээ буудлага хийсэн байхгүй. Нэгдүгээр зэрэг. За манайхан зоогоо эцгээгээрээ. За баярлалаа. Өсөдөө баярлалаа. Манай жангумих 10-гийн жангумын зоош Хажуулж ав. хажуулдаж авна гэж шүү. Хажуулдуулаад ингэж ав. Халуун сэтгэл зүрхэн минь үргэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа хамтдаа өнгөрсөн уянгат жилүүгийн алтан дурсаач
хамтдаа өнгөрүүлэх энхэн насны ангин холбоо халуун сэтгэл зүрхэнд үргэлж байдаг болохоо хайрлаж явдаг юм шүү би таньгаа ангийнхан хамтдаа өнгөрүүлсэн уянгат жилүүдийн алтан хандусаж хамтдаа өнгөрүүлэх энхэн насны нандин холбоо дочигсэн анхны хараа дууч хорсон цагаан шига мартах бэби андуутны нагихан Миний бодлоор одоо манайх бол сургуультай бас спортоор лидер анги байдаг байлээ. Сагсан бөмбөг, волейбол бүх төрлийн авдаг ийм анги байлээ. Аварга анги байсан да. Тийм шүү дээ. Хамгийн 4-10 дугаар анги хамгийн даруухан, хамгийн сайхан огт хүүхдтэй тий. Спортороо, урлаг соёлоороо тэгэл бүх юм хэл авдаг байсан тий. Тэр үс үнэхээр сайхан байжээ. Чи санаж байна уу? 9 дугаар ангид байхдаа нэг ангиараа сургуулаараа нэг тэр одоо хайласт руу айл байхгүй байхад нэг уралдаал. Чи санаж байна уу? Тэгээд манайх бас тэргүүн байр ижилдээл. Тэгэл нөгөө юу хавар намрын нэг тариа уралтан дээр явдаг л байсан шүү дээ бас. Тэн дээр манай ангийнхан бас тэргүүн байр ер нь л мундаг гэдэг. Газар явдаг байсан гэж би бодож байна. Нэгдүгürt энэ ногоон зойрон төмс цэвэрлж арилгадаг байсан. Хоёрдугаарт энэ өвсний фондон дээр бас өвс пресс өвсүүдийг хураадаг. Тийм гоё байсан тий. Ажилд оролцдог байсан. Ангиар оролцдог. Манай анги бол ер нь тэр 5 дугаар 10 жилд үл ер нь аль альдээс юугаараа тэргүүний барьцэлдэг байлаа. Тэг төвч одоо нэг хэрэгдэг. Яа. Манай сэлбэтэй ойрхон байдаг болохоор бас сэлбэ дээр бас өглөө хичээлээд автаж шалгалтанд бэлдэж тэг үе байж билээ. Сэлбэ голч юм өргөн сайхан гол байсан шүү. Тэгээ одоо ингээд 10 төгсөөд бид нар бол ерөөсө бүгдөө одоо нэг хүн шиг найз нөхдөдөө юу тохиолдно байр баясгалан юу өвчин зовлон тохиол бүгдөө л ингээд нэг сайхан биентэйгээ одоо хүртэл одоо 50 жил болтол ингээд биентэйгээ ангийнхантайгаа ингээд хамт олонтойгоо ингээд байж идэг юм уу? Ангийнхаа хамт олон баярлж яадаг юм маань надад сэтгэлийн дэм өргөж ханд өргөж байсанд нь талархаад бардгүй. Ангийнхаа бүх олцодод эрүүлийн уртдаа наслаар хөтсөж явдаг даа. Томото хөвчсөн. Ер нь хүлээ томото л хөвчдөг гэсэн ер нь. Спортын хүн байсан. Спорт тоглоом сайн байсан. Болол хөөдөг гэсэн. Байрладаг улсын авраг хотын аврагт нэр орж исэн. Ийм спорт хөдөн бүгд тоглодог гэсэн. Спорт тоглоомд тоглодог гэсэн. Тэгэл илүүдс наашаас гарах гэрээс гарахгүй гэж залтахгүй явдаг. Нэг ийм л. Би ямар хөвгөлсэн. Өдөөнөөс ирсэн мондгор барах нь явдаг байл шүү дээ. Би ч өдөөнөөс ирсэн байхгүй юу? Өнөөдөр нэг дэсмэс тоглоо. Тэгэл одоо альчуурай тоглоо. Чартаа юу юм тоглоо. Үнэхээр гоё вэ. Өсөө хүүхд насаалд дуусаад бид нар хэвээр нэрээ айгүй сайхан байна. Ер нь хүүхд насандаа очсон юм шиг л санагдчих өнөөдөр. Сэтгэл бол маш өндөр. Энтэй яг ижлэх юм байна гэсэн. Нэр хит хөг алга ирсэн. Түрүү чи манай 8-д байсан уу гэж асуусан байхгүй нөө. Тэгэхээр би шууд илтсэн юм аа шууд 9 дугаар ангид орчих гэж хэлсэн байхгүй. Би хүрлээ чи шууд 8 дугаар ангид байлуу гэдэгсгүй. Нэг 8 дугаар биш шууд 8 дугаар ангид байлуу гэж чинь. Би 9 дугаар ангиас шууд алгацаад орсон юм уу гэж. Тийм шүү дээ. Бид ч 9 дугаар ангидаа нийлсэн байхгүй юу? Тийм. 3-8 дугаар ангиас 4 шүү. 4-8 дугаар ангиас нийлцгаас Хөтлөгч ирсэн байна. Болж байна. Тий. Хөтөлбөрийг харах уу? Хөтөлбөр биш энэ миний нээлтэнд хэлэх үг. Хүү ямар урт юм бэ? Харин тий арай урт байна. Та ч одоо ЗБ зохион байгуулахын илтгэл тавих гэдэг шүү дээ.
За тэгвэл бүгдээрээ доошоорой тий. Тэгээ. Давдугаар сургуулийн 10 ангийг төгссөн ангийн хамт олонны дурсан жуулчлалтын үйл ажиллагаа нэгдэж байгааг мэдэгдэе. За ингээд манай анги 41 хүүхэд төгссөн байгаа. 41-ээс 15 хүү 26 охин төгссөн. За энэ 15 хүүгийн маань 10 нь одоо дистрикчээс хурандаа цол хүртэж эх орноо батлан хамгаалах үүсэд хүчин зүтгэсэн байдаг юм аа. Тэгээ бид нар энэ хөвгүүдээрээ бахархдаг 15 хүүгээс 10 гэдэг чинь маш олон батлан хамгаалахад ажилласан байдгийн. Монгол улсын консерваторийн хүндэт профессор, Монгол улсын гавьяалч жүжигчин Очирвэгийн Эрдэнэ цэцэг, философи ухааны доктор Болд Эрдэнэ, нийслэлийн экватор Чингэлтэй дүүргийн Сэргээн хэлтсийн дарга хүртэлх албыг хашиж байсан. Хурандаа Жамлын Мегмарчев, буудлагын спортын олон улсын хэмжээний мастер Ардан Доржийн Ихтуя, Унгар улсад Монгол улсаа төлөөлөн сууж буй элчин сайдын яамны нягтлан нэмэх сүлжээ хариуцлагатай хувьцаат компани захирал Налах дүүргийн хувийн хөвчлийн шинэ хүссэн цэцэрлэгийг үүсгэн байгуулагч эрхлэгч Монгол улсын мэргэжсэн инженер Жамсрангийн Сингэ улс нийслэл айрмын чанартай тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан Намжид Доржийн Дашуулдан, Чүлтмийн Наран цэцэг, Бямсрангийн Утганбаатар, Намсраан Эрдэнэ Чимдийн Хүрлбаатар, Монголын зохиолчдын хэвлэлийн хорооны шагналт зохиолч Хүрвжавын Баяр сайхан, нисгэгч Бат сайхан, Монгол улсын зөвлөх инженер Мөнхбаатар нараараа бид байнга бахархаж байдаг юм аа. Энэхүү клипийг ивент тгсэн Америк нэгдсэн улсад амьдарч байгаа Бямт Доржийн Алтан цэцэг, Цэлэнг аймгийн Баруун бүрэн суманд амьдарч байгаа бизнесмен Дэ Наран цэцэг нартаа гүн талархал илэрхийлье. Алдраахан бага насны минь ангийн охид хүүгүүд та бүхэндээ төгсөлтийн ам баярын минь түргэж чин сэтгэлийн сайхан үгсийг өрөөл болгон хэлье. Амьдралынхаа мянган тойргийг намсраа бурхнаар хүрээлүүлж, азынхаа таван тэнгэрийн найдан жүдээр бэлгшээж, инх мэндийн дууга эрхэс тэнгэртээ өргөж, эргэх цагийн сэлхийг Монгол ухаанаар сүлж, эвт ясыг бэлгшээж, 100 насыг наслаарай, инээд байслаар дүүрэн түмэн жилдээ жаргаарай. Хайртай шүү та нартаа. Сайн байцгаана уу ангийн хөөрхөн охид хүүгүүд минь. Та бүгдээ сургуулаа төгссөн 50 жилийн баярын мэндийг Дашуулдан Алтан цэцэг нарын зүгээс хүргье. Хагас 100 жилийн хугацаанд хүн бүр өөр өөрийн замаар алхсан ч өнөөдөр энд дахин цугларч байгаа нь хамгийн үн цэнтэй мөч байна. Хүүхэд насны дурсамж нөхөрлөл инээд хөр биднийг одоо ч холбоотой хэвээр байлгаж байна. Бидэнд эрдэм мэдлэг хүмүүжил олгосон сургууль багш нартай баярлаж хамтдаа үерхэж нөхөрлөж явсан ангийнхандаа эрүүл энх аз жаргал хэсгийн алдам та нарынхаа гэр бүл үр хүүхэд ач зээ нарт энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсье. Бидний амьдралын хамгийн сайхан үе хүүхэд нас, залуу нас. Тэгээд хөгжилтэй энэрэнгүй хамгийн сайхан мөчийг хамтдаа бид нар өнгөрөөсөнд та бүхэндээ их баярлалаа. Өнөөдөр сайхан 50 жилийнхаа хийж байгаа та бүхэндээ халуун баяр хүргэе. Тэгэн сайхан найз нартайгаа энэ үдшийг энэ зингүүнийг сайхан хөгжүүлж ингэж нэг л өдрийг өнгөрөж байгаа та нартаа маш их баярлалаа. Дахин уулзахын ерөөлийг төвшүүлээд аз жаргал эрүүлэнх хамгийн сайн сайхныг л хүсье ирээ даа. Нэр гоё байна. Ийм гоё болно гэж үнэхээр бас ийм гоё болгочихынсэн. Одоо энэ мөчөөс шүшээ цааш нь бүр гоё болгочихынсэн гэж одоо мэрийж байна. Бас ингээд одоо болно гэдэгт итгэж байна. Тэгээд ингээд энэхүү уулзалтыг энэхүү 50 жилийн хүндэлж энэхүү биднийг одоо хүндэлж хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт найзуудаа маш их баярлалаа. Some
Ататүркийн нэрэмжит нийслэлийн 5 дугаар зураг сургуулийг 1976 төгсөн 10-гийн ангийнхны 50 жилийн ойн уулзалтын арга хэмжээ өнөөдөр эхэлж байна. 50 жилийн арга хэмжээнд оролцож байгаа нийт төгсөгчид ангийнхаа охид өвгүүдэд сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё.